Би хотын иргэн. Нүүдэлч уламжлалтай монголчуудын хувьд хүний олонлог, хөршийн харилцаа гэдэг шинэ үзэгдэл байсан цаг саяхан. Харин одоо энэ бол улсын маань нийслэл Улаанбаатар. Нэг иргэний эрх нөгөө иргэний эрхээр хязгаарлагдах хариуцлага бол хотын дүрм. Зөв бодлого, хариуцлагатай иргэн энэ бол хотын хөгжил. Хөгжил дэвшилт хүрэх гол түлхүүр бол хөрөнгө оруулалт. Ямар ч салбарын үр ашиг, өргөөжийг нэмэгдүүлэх замаар ашиг орлого, хөгжлийг нэмэгдүүлэхийг урьдчилан тооцоож санхүүгээр дэмжих процесс бол хөрөнгө оруулалт. Дэлхийн хотуудын хөгжилд нөлөөлдөг гол хүчин зүйл бол хөрөнгө оруулалт. Улаанбаатар хот ч мөн адил эх жилээс энэ жишгээр эдийн засгийн чадвараа сайжруулж, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж эхэллээ. Учир нь эх жилээс хэрэгжиж эхлэх нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль энэ бүх боломжийг хотод бий болгох юм. Ер нь Улаанбаатар хотын төсвийн сүүлийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд төсвөөр л явж ирсэн. За эсвэл гадаадын урт хугацааны зээлийн их усүр. Энд хоёрын л одоо боломжоор нэг өснөдөө санхүүгийн тийм хэрэгсэл, нэгэн зээл, нэгэн төсөв. Энэ дээр нэмээд юу авах вэ гэхээр энэ хөрөнгө оруулалтын чиглэлүүдээр явах хэрэгтэй. Ялангуяа Улаанбаатар хот бол гадны хөрөнгө оруулалт одоо урт хугацааны зээлийн их усүрээр томоохон хөрөнгө оруулагч компани, технологийн компаниудтай хамтран ирэхлээр эргэцэн ерөөсөж чадамжгүй байгаад тийм. Саяны энэ хуулийн томоохон өөрчлөлтүүд бол Улаанбаатар хот одоо бид ах санхүүгийн эрх чөлөөтэй болох юм боломжууд нэгтсэн. Тэр энэ дээр нь одоо бид нар олон улс дотооддоо бонд гаргаж болж байна. Олон улс бонд гаргаж болж байна. Наан бид нар өөрсдөө суурь судалгаа хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын хөрөнгө одоо төрийн өмчийн хөрөнгийн үнэлгээ хийгдэл ирэхэд магадгүй 4.4-өөс 3 тэрбум доллар гэж байгаа бол магадгүй өнөөдөр үнэлгээ PwC ч юм уу KPMG-гээр хэлэхэд нэг 10 тэрбум 8 тэрбум ч юм хэмжээнд очихыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хөрөнгийн үнэлгээг өндөөлснээр манай Улаанбаатар хотод нэмэгдээд эрх зүйн боломж нээгдэж байна. Хоёрдугаар бид нар санхүүгийн 420 тэрбум бусад зээлийн их усүрүүд орж ирэх бололцоо бүрдэж байна. Татвар харамжаа нэмэх эрх нь одоо шинэ тодорхой хэмжээнд татвар нэмэх, татврын зохицуулалтаа явуулах эрх нь орж ирж байна. Концесс явуулах эрх нь орж ирж байна гэл тэ. Энэ болгонд чинь нөгөө зэрэгэл тогтох одоо жишээ нь BW 2B нэмэх ч юм уу. Эсвэл B нэмэх ч юм уу. Энэ үнэлгээний шалтгаалж бидний 20 жилийн хугацаанд юм уу 30 жилийн хугацаанд 175, 125, 175 ч юм уу ийм зохицуулалтаар тэдэнтэй нөгөө зэрэглэлээс шалтгаалж бид нар гаргах үн цэнэ хүүгээ одоо тохирох ийм л одоо давуу талууд бий болно гэж харж байгаа. Дотоод бол одоо Монгол банк сангийн хамтаагаар ярьж байгаа техникийн ээлжинд орон сууцны бодлогыг дэмжиж орон сууцны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудын эргэлтийг сайжруулах үүднээс бид нар дэмжих ёстой. Барилгын салбар бол асар их ажлын байрыг бий болгодог. Энийний араас монголчуудыг бол барилга барьж чаддгүй бол бараг 20 хэдэн давхрыг барьж чадахгүй гэл. Одоо манай энэ дотоодын компаниуд шүү дээ. Хурд компани байна. За Жигүр гаранд байна гэж үндэсний. Тэгээ энэ компаниуд өнөөдөр жишээ нь ингээд орон сууцыг барьж сурчлаа шүү дээ. Үнэхээр сайн барьж байгаа. Тэгэхээр бидэнд чаддаг юм байна. Тэгэхээр бид бол тэр компаниудаа л дэмжих ёстой. Түр урдуур нь орж бизнес рүү орох биш, түр урдуур нь орж одоо өөрсдөө барилга барих, зам гүүр барих ч хяналтаа тавих хэрэгтэй. Хяналтаа сайн тавиал гүйцэтгэл дээр нь тэгээд оролцоог нь сайн хангаж өгөөд араас нь сайн дэмжих, хугацаатай өргөд талбар, хугацаанд дуусах шаардлага тавих. Ийм л зохицуултыг бид нар бол одоо яг дэлхийн сонгогдох жишгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт хөгжлийн хурдцанд явах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд таны хэлдэг нөгөө бонд гаргах, концесс хийх, за дээрээс нь одоо бидэнд бусдын хүүсвэргээд бас эрэлхийлж байна. Боломжгүй зүйл гэж байхгүй. Эх жилээс буюу 2022 оноос хотод хэрэгжиж эхлэх шинэ хууль бол хот хөгжлийн замаар илүү хурдцтай урагшлах боломж гэж харж болох юм. Жишээ нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хэмжээний түншлэл концессор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, эдийн засгийн тусгай бүс байгуулах зэрэг санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах цоо шин боломжийг бүрдүүлэх юм. Эх жилээс хэрэгжиж эхлэх шинэ хуулийн зохицуулалтаар Улаанбаатар хотод хөрөнгө оруулах
ямар боломжууд бий болохын те хэн хөрөнгө оруулах боломжтой болохын ямар чиглэл дээр хөрөнгө оруулах боломж бий болж байгаа вэ? Хойно 27 жил хүлээгдсэн эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатарт харьцангуй санхүүгийн эрх чөлөөтэй өөрөө одоо бие дагаад аваад явах тийм боломжууд бүрдэж байгаа. Тэгвэл мэдээж Монгол улсын нэгдсэн төсвийн хуультай учраас засгийн газрын баталгаа хэрэгтэй буюу төсөвтэй холбоотой олон улсын томоохон зээл тусламж бондын хүсэлтүүд бид нар өрийн удирдлагын тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуультайгаа уялдаад бол зайлшгүй засгийн газар сангийн хамтад зөвшөлдсөх шаардлагатай. Арилжааны төслүүд буюу төр хувийн хэмжээний түншлэл, орон сууцны бонд, төлбөртэй одоо замчуудын энэ концессийн төрлүүд одоо төр хувийн ирж концесс аваад явдаг энэ төслүүд дээр бол харьцангуй нээлттэй тийм боломжууд их гарч ирж байгаа. Гэхдээ хууль маань бол шинэ хууль. Хуулийг дагсан олон журмууд гарах ёстой, зохицуултууд хийгдэх ёстой. Ер нь бол бид нар суур хуулиа бол хийгээд авсан гэсэн үг. Тэгээд дагсан олон журам явна. Хөрөнгө оруулалтын олон боломжууд нэгдэж байгаа. Тэр төр хувийн хөгжлийн түншлэлгээд байгаа ярьдаг тэр олон жилийн турш яригдсан зүйлийн хамгийн хэрэгжих боломжтой газар нь Алчин Улаанбаатар хот байгаад байдаг. Энэ нь хувийн компаниуд хийж болоод байгаа, хийж чадах аливаа бизнесэд аль болохоор хот өөрийн 15-30 хүртэлх хувийн баг хувийн оролцоотойгоо энэ оролцох ямар шаардлага байдаг гэхээр жишээлбэл үн тариф тогтоох доктортой байх гэх энэ үүднээс оролцоод аль болохоор төр хувийн хөгжлийн түншлэл хэмжээд явъя гэж байгаа. Томоохон хэмжээний орон сууцны бүтээн байгуулалт гэдэг юм уу том хэмжээний төвжөлттэй холбоотой шийдэх ёстой нийт үтсийн томоохон тойрог зам ялгартын хөнгөн гатар гэдэг гарцаагүй засгийн газрын оролцсон энэ заашгүй хэрэгтэй энэ гадны том хөрөнгө оруулагч зээл олгодог гадны томоохон байгууллагууд бол заашгүй хэрэгтэй аль алийг хослуулаад явна гэж бодож байна. Улаанбаатар хотын хөгжилд олон улсын байгууллагууд даганц олон улсын байгууллагуудаар хязгаарлагдсан гэхдээ одоо үндэсний томоохон компаниудын яг хөрөнгө оруулалт хөгжилд ер нь хэр нөлөөлөв? Би бодохдоо бол ер нь ялангуяа хотын эдийн засагт төр хувийн хөгжлийн түншлэлийн хүрээнд нэгдэх асуудал бол хамгийн чухал. Ялангуяа хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтын дээр суурилж манай хотын гол бүтээн байгуулалт би яваасаа гэж боддог. Хувийн хөгжил бол илүү хурдтай зохион байгуулалттай, илүү одоо тийм санхүү дээр хариуцлагатай, хяналттай одоо явдаг. Ер нь бол чанар стандартыг бас эрхэмлэн зардал өртгийг бас багасгах гэсэн ийм зохион байгуулалт бол хувийн хөгжил хамаагүй хурдтай байдаг. Тийм учраас эдийн засгийн одоо цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөл дээр төр хувийн хөгжлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын гол бүтээн байгуулалтыг одоо хийж хэрэгжүүлэх гэсэн ийм чиглэлтэй бол одоо баримжаатай ажиллаж байгаа. Тэгээ энэ хууль эрх зүй шинтгэлтэй уялдуулаад Улаанбаатар хотод өнөөдөр хувийн хөгжилтэйгээ хамтрах юм боломж олцоо өргөн хэмжээнд одоо нэгдэж байгаа. Тэгэхээр гадны мэдээж хөрөнгө оруулалтанд бол Улаанбаатар хотод бол одоо үнэхээр их одоо тийм хийх ажил их байгаа шүү дээ. Ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр босгох, хийж, бүтээх, сайжруулах, засч, янзлах, ногоон байгууламж, барилга одоо орон сууцны цогцлбор, сургууль, цэцэрлэг, за эрчим хүчний шугамуудын одоо шинжилэл, дулааны шугамуудыг өргөдөхөг шинжлэх, за дээрэс нь гэр хорооллын одоо энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хурдны зам гэх мэтлэн хот нийтийн аж ахуйн чиглэл, хотын бүтээн байгуулалтын ажил бол ер нь дундэршгүй одоо тийм ажил. Тэгээ энэ дээр бол мэдээж маш хэмжээний хөрөнгө оруулалтыг бид нар үе шаттай босгох шаардлагатай. Тэр хөрөнгө оруулалтыг босгохын тулд бид нар хувийн хөгжилтэй хамтрах ёстой. Төр тодорхой хувь дээр нь оролцож хяналтаа тавьж төрийн зүгээс одоо үзүүлэх дэмжлэг боломжоор нь одоо бас хангаж өгөх ийм одоо зохицуулалтаар ер нь явбал илүү хурдтай илүү одоо тийм бүтээлч байдлаар цаг хугацаа хэмнэлсэн хөрөнгө санхүү хэмнэлсэн олон төслүүдийг зэрэг эхлүүлсэн амжилттай одоо болно л гэж би одоо хотын даргын хувьд харж байгаа. Тийм учраас үндэсний томоохон компаниуд аж ахуй нэгжүүдтэй гадны томоохон санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагч нартай холбож өгөх. Тэр холболтыг төр хийж өгөх ёстой. Энийний араас ажлын байруудыг нэмэгдүүлэх, туслангийн туслан хийх компаниудыг аж ахуй нэгжүүдийг оруулж өгөх, ажлын байраар хангах. Ажлын байр гэдэг бол дандаа ур чадвар туршлага одоо бий болдог учраас энэ дээр нь бол төр бол яг ийм оновчтой зохицуултыг нь бол хийж өгөх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлдэг байсан нэг хүчин зүйл бол улс төрийн тогтворгүй байдал.
Тэгвэл богино хугацаанд засгийн газар улсын их хурал нэгдэж хотын хөгжилд хотод тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулсан нэг том жишээ бол нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан явдал юм. Энэ хуулийг олон улсын хөрөнгө оруулагчид харилцан ашигтай ажиллаж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шинэ боломж гэж харж байна. Ирэх жилээс шинэ хууль хэрэгжиж эхлэж байгаа нийслэл Улаанбаатар хотод. Тэгэхээр энэ хууль дээр хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор олон улсын байгууллагууд одоо хуулийн дээр ямар нэгэн тийм судалгаа хийсэн. Ер нь яг шинэ хууль хэрэгжиж эхлэснээр хөрөнгө оруулагчдын зүгээс ямар боломж байна гэж харж байгаа вэ? Баярлалаа. Thank you for having me and inviting me for this interview. Шинээр батлагдсан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол бодлогын шинжилэл. Үүнийг Азийн хөгжлийн банкны зүгээс сайн шийдвэр гэж харж байна. Шинэ хууль хэрэгжснээр хотын удирдлага илүү бие даасан буюу бонд гаргах, концессийн гэрээ хэрэгжүүлэх, хотын орлогыг нэмэгдүүлэх замаар хот өөрийн төсвийг захиран зарцуулах эрх мэдэл дээшлэнэ гэж хэлж болно. Ирээдүйд хотын орлогыг албан татвар, орлогын татвараас гадна өөр олон замаар бүрдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс би үүнийг хөгжлийн төлөөх зөв алхам, зөв зам гэж үзэж байгаа. Энэ нь Улаанбаатар хот зээлдээ төлөх чадварыг нэмэгдүүлж, Азийн хөгжлийн банк болон бусад гадаадын байгууллагууд шууд хөрөнгө оруулж, хотын удирдлагатай шууд хамтран ажиллах боломжийг нээж байгаа хэрэг юм. Энэ шийдвэр нь ирээдүйдээ хөрөнгө оруулсан хөгжлийн том алхам болж, эдийн засгийн орлого илүү өргөжих боломжийг нээлээ. Тухайлбал хувийн хвшлийн байгууллагын шууд хөрөнгө оруулалтаас гадна тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалт, институцийн хөрөнгө оруулалт татах боломж ч бүрдэнэ. Үүнийг ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулсан том алхам гэж харж байна. Тэгэхээр магадгүй яг олон улсын байгууллага бол одоо нэг гадна талаас харж байгаа байгууллага гэдэг утгаараа магадгүй бас нэг хөгжлийг нь юу гэж харж байгаа бол энэ хуулийг одоо хэр сайн тийм ээ боломжийг олгосон хууль гэж харж байгаа бол. Олон улсын санхүүгийн корпорациас хотын шинэ хуультай танилцж судалсан. 4 стандарттай нийгмийг цогцлох анхны алхмыг маш сайн тавьж, хөрөнгө оруулалт авах боломж өргөжөж, нийслэл хотын хөгжил дэвшил шин шатанд хүрэхнэ гэсэн хүлээлттэй байна. Олон улсын санхүүгийн корпорац Улаанбаатар хотод бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн. Мөн шууд хөрөнгө оруулах боломжиж байна гэж харж байна. Олон улсын санхүүгийн корпорац хэд хэдэн төсөл хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хотуудад 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Бид мөн хувийн хвшлийн төлөөлөгч нарт шууд хөрөнгө оруулдаг. Харин төр хувийн хвшлийн түншлэлийн тухайд Улаанбаатар хотод илүү их хөрөнгө оруулалтын орон зай нээгдэж байгаа юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх, орон сууц, цахилгаан эрчим хүч хэмнэх, бохир усны менежмент боловсруулах, хог хаягдлын менежменттэй болох зэрэг төслүүдэд анхаарал хандуулах шаардлагатай. Эдгээр салбаруудыг хөгжүүлэхэд ямагт санхүүжилт шаардлагатай болдог. Тиймээс хувийн хвшлийн байгууллагуудыг хөрөнгө оруулах сонирхолтой болвол засгийн газраас дээрх төслүүдэд төсөв батлахад тулгардаг дарамт бэрхшээл багасах юм а. Олон улсын санхүүгийн корпорациас үүнийг дэмжих төлөвлөгөөтэй байгаа. Олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлснээр Улаанбаатар хот хөрөнгө оруулалтаа зөв зарцуулах, нийслэл хотын тогтвортой хөгжил чиглэсэн төслүүдийг дэмжих, хөрвүүлэх боломж бүрдэх юм а. $27 жилийн туршид тэр одоо учирсан зүйл бол яг эрх зүйн байдлын тухай хууль байсан. Хот өөрөө яг бие даах боломж нь байхгүй байсан гэдэг нэг тийм шалтгаан байдаг. Нөгөө тэгвэр одоо яг ингээд эх оноос нөгөө учирсан асуудал маань шийдэгдчихлээ шүү дээ. Энэ дээр хотын дарга гэхээс илүүтэйгээр бас яг нөгөө засгийн газар те улсын их хурал ингээд бүрэлдэхүүнээр анхаарлаа хандуулаад ирж байгааг нэг жишээ бол яг энэ эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжлээс хэрэгжиж эхлэж шүү дээ. За тэгэнгүүт яг нөгөө нэг хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлдэг байсан нэг асуудал нөгөө төрийн тогтворгүй байдал гэдэг зүйл байсан. За одоо энэ бол ингээд энэ асуудал шийдэгдчихлээ гэдээ та зарлцглаа. Тийм. Ерөөсөө төрийн нэгдмэл бодлого байр суурьж. Ерөнхийлөгчийн институц, их хурлын институц, засгийн газрын институц, нийслэлийн захиргааны институц хоорондын одоо энэ уялдаа холбоо яг нэг шугам дээр явж байгаа. Энэ нэг шугам дээр ирнэ гэдэг нь бидний бодлого маш хурдан одоо хөрөх чадвартайгаар одоо хөгжил рүү явна гэж би харж байгаа. Магадгүй өөр одоо шинэ улс төрийн намын төлөөлөл байсан бол ийм ойлголцод хүрч өнөөдөр 27 жилийн хугацаанд шийдэгдэж чадаагүй Улаанбаатар хотын эрх зүйн асуудал би шийдэгдэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ цаг үед бол биднэрт бол тэгж одоо нөгөө маргалдаа мэтгэл цай булаацтай байх юм бол одоо байхгүй. Яг гэвэл Монгол Ардын ном бол нэгдмэлийн улс төрийн цуглагчин амлсан болгоно одоо хэрэгжүүлэх ёстой.
нийт Улаанбаатарчууд 16-20 онд бол Монгол ардын том мөтгөл хүлээлгсэн одоо хүр дүн хүлээлт юу хийх юм бэ? Юу хийж байгаа юм бэ? Энийг хийхэд тулд энэ институт хоорондын уялдаа холбоо гэдэг нь маш чухал. Тэгэхээр энэ бол төрийн нэгдмэл байр суурь, бодлого. Тэгэхээр төрийн доктортой байдал гэдэг нь би сая албан ёсоор бас хэлсэн. Энээс илүү доктортой нөхцөл байдал гэж юу хаана байх вэ? Хаан ч одоо урд нь гарч байгаагүй юм л тогтолцоо шүү дээ. Зүгээр нэг талд одоо хэдэргийн их эрх мэдэл өглөө гэдэг шүүмжлэл байгааг үгүйсэхгүй. Нөгөө талд нь тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтын, бүтээн байгуулалтын ажлууд томоохон төслийг явуулах маш том боломж шүү дээ. Тийм би тэр утгаар нь хэлсэн. Энэхүү Улаанбаатар хот ирэх жилүүдэд төр хувийн хөвшил, олон улсын хөрөнгө оруулагчдын хамтын хүчээр хотод тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдэж эхлэх боломж бүрдчихлээ. Хотын асуудлууд олон. Гэхдээ асуудлуудаа шийдвэрлэх ажлыг эхлүүлэх нь чухал. Үүнийгээ дагаад хот иргэн төвтэй ч болно. Төрийн хяналтаар хувийн хөвшил иргэдийн оролцоотойгоор Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишгт очих учиртай.